Бенжамин Хайлаас энэ тал дээр их оймсны үүдүүд их олон байх юм. Энэ нэг оймсны үйлдвэрлэх бүс юм уу? Оймсны годомж гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Оймсны годомж юм уу тий? Тийм оймсны годомж. Манайх яг энэ годомжинд анхны үйлдвэрлэлээ босгосон. Тэгээд одоо манай хамаатна гэсэн үг л дээ нэрийн доод. Хажуудаа босгож өгөөд. Ягаад ингэж гаргасан гэхээр мэдээ зах зээл нэг хуваагдал байх хэрэгтэй. Тэр хүмүүс маань дахиад зах зээлийг өргөжүүлээсэ гэсэн юугаар бид нар мөдөө сайхан тогтчуулаад гаргаж өгдөөс. Тийм танаа аавч юмас ярьжлээсэнтэй бид нар энэ нэг зах зээл дээрээс оймсороо ганцхан бидний ашиг олох биш. Монгол улс оймсоо өөрсдөө үйлдвэрлээд өөрсдийнхөө хэрэгцээг хангацдаг. Тэгээд цаашаа Монголын одоо брэнд, Монголын одоо тамга шошготой брэнд одоо гадаадын одоо олон улс орнд руу гарч ах энэ бол айгүй том зорилго юм аа. Энэний төлөө энэ олон охин компаниудыг өрсөлдөгч гэж бодохгүйгээр зах зээл дээр төрүүлж ирсэн. Энэ бол одоо миний нэг үйлдвэрсэн улс болоход миний оруулж байгаа хувь нэмэр гэж ярьжсэн байхгүй юу? Би бол яг үндэ жоохон байх. Яагаад өрсөлдөгчөө гаргаад байсан гэж боддог. Одоо буцаад харахаар үгүй байсан байлээ. Бид нар бүгдээрээ нийлээд Монгол аймс гэдэг нэр хүндийг барьж авах айгүй чухал. Тэр тусмаас маш нэр хүндтэй байсан. Энийг гаргаж авна гэдэг мэдээж ямар ганцаараа хийж боломжгүй зүйл байсан. Тэгэхээр юу бүгдээрээ нийлээ за хэдүүлээ энийг тэр нь гэд ингэж гарч иж яг Монгол аймс гэдэг нэрийг одоо бий болгож ирж байгаа. Монгол улсыг юуг ашиглаж ин тэрийг хөгжүүлээд дараагийн шатанд гаргаж ийна гэдэг бол Монголын баялаг бүтээгч гэж бодож байна.